Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгтээ өөрийнхөө цаг үедээ хамгийн аюултай харгас хүн гэж нэрлэгдэж явсан Rox Dizzy-ийн талаар мөн засгийн газрын ашигтсан 40 жилийн өмнөх түүхийн талаар ярилцах болно. 900-аад бүлгийн дараа One Piece анимен зохиолч Oda Ichiro гинтхэн одоогоор өгсөн эсвэл амьдан тодорхойгүй хүнийг зохиолын нэг хэсэг болгосон нь ямар нэгэн учиртай байж болох юм. Тэр тусмаа нөгөө хүн нь бүр диогтой тэрчлэн одоогоор том алдар цуунд хүрсэн хүчрэг хүмүүсийг өөрийн хөлөгтөө нэгтгэж чадсан. Өнгөцгөндөө харвал хүчрэг өдөртөгч байснаар нь төсөөлж болно. Юуны өмнө Rox-ийн талаар яригдах нэгэн домог яриаг хүргэе. Манай хүн бол тэртээ Roger-ыг хүчээ авч далайн дэрэмчдийн хаан болохоос өмнө Тэнгисийн цэргүүдийн толгойн өвчин байсан Rox далайн дэрэмчдийн багийн ахлагч юм. Roger-аас ялгаатай нь түүний зорилго бол далайн дэрэмчдийн хаан болох биш, бүх дэлхийн эзэн болох байсан. Одоогоор хар сахалтын суурьшаад байгаа далайн дэрэмчдийн Diwajin гэж нэрлэгдэх Хачуноос арал дээр 40-оос илүү жилийн өмнө анх Rox далайн дэрэмчдийн баг үүсэн нэгдсэн гин. Одоогоор мэдэгдээд байгаа түүний хөлөг дээр байсан өмнөх гишүүдийг нэрлэвэл Yonko асан цагаан сахалт, одоогийн Yonko, Kaido болон том ээж, хөлөө тастан байж Impel Down-аас оргосон алтан арслан Shiki, Эрдэнэсийн баялаг сангаараа алдартай Ахмад John, үүх түүхэн мэдэгдэхгүй нууцлаг хിവэр байсаар байгаа Silver Axe болон Ochako нарыг нэрлэж болно. Нэг үгээр байж болох бүхэл мангасуудыг нэгтгэж чадсан гэсэн. Өмнөх флотын адмирал Sengoku-гийн хэлснээр Rox багийнхан тимч эвтэй байгаагүй бөгөөд зарим гишүүд нь эд хөргөний төлөө бол найз нөхдийнхөө хоолой хэрч хэдэж бэлэн байсан гин. Гэсэн ч 38 жилийн өмнө Бурхтын хөндийн арал дээр Rox талайн дэрэмчдийн баг ботрон унсан. Тэр арал дээр байсан Tenryubi буюу Тэнгэрийн луунууд руу халдах гэж байгаа гэсэн маш нууц мэдээллийн дагуу Garp тэргүүтээ Тэнгисийн цэргүүд болон Rox багийнхны хооронд дайны харанхт игдэж том өргөлдөөн болсон байна. Тэр тулаанд ялсны дараа Garp-ыг Тэнгисийн цэргийн баатар хэмээн нэрийдэж ерөнхийдөө байж болох тэнцвэрт байдлыг хадгалж үлдсэн гин. Гэхдээ дэлхийн засгийн газраас нэгэн том зүйлийг нуунд дарсан бөгөөд тэр нь Roger болон Garp нар хамтарч Rox-тэй тулалдсан гин. Энэ бүх зүйлсийг нуунд дарахын зэрэгцээ Бурхтын хөндийн арал маань хүртэл ямар ч уул мөргүү замхран алга болсон бөгөөд бүр газрын зураг дээрээс хүртэл байршлыг устгасан. Ийхүү түүний домог яриа дуусах болно. Хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл өөрсдөө бурхан мэт үздэг байсан Тэнгэрийн луунууд тэр арал дээр юу хийж байсан бас Бурхтын дайсан дийн эртнүүд гэж нэрлэгдэх хоёр хүчрхэг хүн тэдний төлөө тэднийг хамгаалахын төлөө яагаад тулалдсан талаар нууцлаг байсан юм. Garp-ийн хувьд бол өөрийнх нь үүрэг талаас нь харуул байж болох юм. Гол нь Roger тэнд юу хийж байсан байж болох вэ? Загсан хүний арал дээр зүүнч Charlie Roger-т ирээдүйн талаар хэлж өгдөг. Загсан хүний арлын суурил 20 жилийн дараа бүгдийг өөрчлөх дийн эртэн зэрэг. Roger түүнээс Poseidon хизээ төрөх вэ гэж чухалчлан асуудаг. Магадгүй мань хүн эртний 3 зэвсгийн талаар сонирхож байсан байж болох. Дэлхийг захирах хүсэлтэй Rox мөн дэлхийг ерөнхийдөн захирч контролдохыг хүсдэг. Засгийн газрын аль альных нь хүсч байсан зүйл бол яалтчгүй эртний 3 зэвсэг. Хэрвээ Бурхтын хөндийн арал дээр эртний 3 зэвсгийн нэг Uranus байсан гэж үзвэл Rox зорилгоо биелүүлэхийн тулд халтсан гэсэн үг. Яагаад Uranus вэ гэвэл Poseidon арай төрөх болог байсан бүтэн арлыг устгах хүчтэй хөлөг онгоц. Плутоны хувьд бол хоосон 100-аас хойш идэвхгүй болсон бөгөөд Вару 7 арал дээр ажлын зураг нь байсан. Ерөнхийдөө эртний зэвсгүүд нь тэр үеийнхээ бараг л One Piece нь байсан гэсэн. Тэгэхээр 38 жилийн өмнө Rox болон Тэнгэрийн луунуудын адилаар зэвсгийн араас Roger явж байсан. Мөн Тэнгисийн цэргүүдтэй хамт Rox-ыг ялчвал Uranus-ыг Roger-т өгөө гэж тохирсон байж болох юм. Хэдий эрсдэлтэй ч Тэнгэрийн лууны амь насыг хамгаалах нь юунаас чухал байдаг учраас ингэж тохиролцсон байж болох юм. Хэрвээ энэ таамгийг үнэн гэж үзвэл Roger аль 38 жилийн өмнө далайн дэрэмчдийн хаан болохоос ч өмнө эртний зэвсгийг гартаа оруулсан байсан гэсэн үг. Алтан арслан Shiki хүртэл Roger-тай нийлж түүнд байгаа зэвсгээр дэлхийг захирья гэж хэлсэн байдаг. Тэгвэл Uranus гэж яг юу вэ? Poseidon-ы хувьд зэвсэг гэхэд бүхэл бүтэн хүн байсан. Хэрвээ та бүхэн анзаарч байсан бол Roger-ын хөлөг дээр нэгэн маш том өндөг байдаг. Хөлөг нь ерөнхийдөө бүтнээрээ гарах болгондоо энэ өндгийг дүрсэлсэн байдаг. Гэсэн ч түүхэндээ нэг ч удаа Roger эртний зэвсгийг хэрэгэлсэн баримт байхгүй. Шалтгаан нь магадгүй зүгээр өндөх агарах болоогүй байсан байх. Тэгвэл энэ юуны өндөг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Ягаад ч юм Rock гэдэг нэртэй асар том үлгэр домгийн шувуу, эсвэл саран дээрээс ирсэн өндөг, эсвэл Uranus бол Momonosuke, эсвэл лууны өндөг гэх мэтчлэн. Эдэн дундаас манай өндөгний таамагтай арай тохиромжтой магадгүй хэмжээнээс хамаарат лууны өндөг байх магадлал өндөр. Шууд утгаараа Uranus гэдэг үгийг тодорхойлвол эртний грекийн жигүүртэн талын Титан буюу нисдэг үлэмж биетнүүдийн өв эцэг бурхан гэж тодорхойлд юм байна. Бүх жигүүртний хаан талаас нь авч үзвэл луу байж болох юм. Poseidon далайн хаадыг захирддаг шиг Uranus нь тэнгэр дээрх хаадыг захирддаг байж болох юм. Тэгэхээр Roger Бурхтын хөндийн арал дээрээс Uranus-ыг олсон, гэхдээ өндөг хагарах болоогүй байсан учраас одоогоор Uranus-ыг ашигласан түүх байхгүй. Мөн өөр нэг маш чухал таамгийг бэлтгэлээ.
Тэр нь бурхтын хөндийн арал дээр Рожер анх понегриф гэдэг зүйл байдгийг мэдэж авсан бөгөөд хамгийн анхны понегрифоо тэндээс олсон. Илүү ойлгомжтой байх үүднээс он цагийн дараалалаар нь яриад явъя. One Piece-ийн одоо байгаа цагийг 2000 он гэж бодвол манай хүн одоогоос 24 жилийн өмнө Эрдэнэсээ эцсийн арал дээр үлдээсэн та нар хайж олвол олоорой гэд цааслуулсан. Тэгэхээр энэ нь 1976 он болно гэсэн. Түүнд маш бага хугацаа байсан Козуки Одонтой уулзаад 1 жилийн турш аялсны эцэс One Piece-ээ олсон. Жилийн өмнө буюу 1975 онд Одонтой уулзаад улаан понегрифийг 13 жил хайж байгаа гэдгийг хэлдэг бөгөөд 13 жилийн өмнө гэдэг нь 1962 он гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоогоос 38 жилийн өмнөөс понегрифуудыг хайж эхэлсэн гэсэн үг. Гэтэл 38 жилийн өмнө бурхтын хөндийн арал дээр дийн эртнүүдийн хооронд тулаан болсон. Юу гэх гээд байна гэхээр анх понегрифийг олсон үе нь бурхтын хөндийн тулаантай он цагийн дараалалаараа яг таарж ийнэ гэсэн. Энэхүү тулаан нь ерөөсөө понегрифийг эзэмшихийн төлөөх тулаан байсан гэж таамаг дэвшүүлж байна. Тэгвэл Роксийн зорилго далайн дээрэмчдийн хаан болох биш. Бүх дэлхийг захирах байсан гэдэг байгаа. Магадгүй тус арал дээр Юренус ч байсан, понегрифч байсан. Эсвэл зөвхөн One Piece-ийг эзэмших нь өөрөө асар их хүч чадал эзэмшиж байгаатай ижилхэн байж болох юм. Понегрифуудыг цуглуулах нь One Piece-ийг олохтой агаар нэг бөгөөд эцэст нь Рожер тэр тулаанд ялж сүүлчийн арал дээр очиод Joy Boy-ын үлдээсэн Эрдэнэс болон 800 жилийн өмнөх түүхийг мэдэж авснаар түүний адал явдал нь дуустдаг билээ. Эргээд бурхтын хөндий рүүгээ очиход Сингокугийн хэлснээр тус арал нь дийн эртнүүдийн тулааны дараа ямар ч уул мөргүй алга болсон эсвэл магадгүй болгосон баг. Манай таамгийн дагуу л тус арал дээр понегриф байсан. Гол нь тэр арал дээр одоо хүртэл далайн дээрэмчдийн хүсдэг зүйл байсаар байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Амьд үлдсэн хүмүүс буюу Кайдо, Том ээж, Алтан арслан Шики бас хүмүүс тэр үедээ ялагдсан ч хүчтэй болцоод эргэж ирээд бас төвөөгөө тэхэлж магадгүй учраас бурхтын хөндийн арлыг нуусан гэсэн үг. Яаж гэдг нь үндэ мэдэх юм алга бүхэл бүтэн арлыг яаж алга болгож болох вэ? Нэг бол аврах том Harry Potter-ын нөмрөг байсан байх. Юу ч гэсэн тэр арлын асуудлыг тэнд нь үлдээе. Одоо харин Rocksteady Zipek-ийн талаар ярихаас өмнө одоо хүртэл мэдэж авсан зүйлсээ жагсаацгаая. Rox өөрийн багтаа том нөхдүүдийг нэгтгэсэн зорилго нь дэлхийг захирах байсан. Энэ зорилгыг биелүүлэх боломж нь бурхтын хөндийн арал дээр байсан. 38 жилийн өмнө бурхтын хөндийн арал дээр дийн эртнүүдийн хооронд тулаан болсон бөгөөд Rox ялагдахтай зэрэгцэн арал нь байхгүй болсон. Рожер тэндээс эртний зэвсгүүдийг олсон байж магадгүй мөн тэр үедээ зэрэгцэн понегрифуудыг хайж эхэлсэн. Тулааны дараач бурхтын хөндий дээр нууцлахыг хүсчээсэн зүйлс байсан байж магадгүй учраас тус арлыг алга болгосон. Тэгэхээр сая бол өнгөрсөн зүйлсийн талаар ярьлаа. Одоо харин ирээдүйн талаар ярилцъя. Зохиолч Ода хэлэхдээ анимийн төгсгөлд нүдний хаалт зүйлсэн маш чухал дүр гарч ирнэ мөн Lurking Legend буюу гарч ирэх таатай мөчөө хүлээж байгаа домог болсон эсрэг талын дүрд нэмэгдэнэ гэсэн байна. 2018 оны Jump Festa дээр тэр жилдээ One Piece-ийн ертөнцийн хаа нэгтээ нуугдаж байгаа нэгэн дүрийг танилцуулна гэсэн бөгөөд тэр нь цагаан сахалттай ямар нэгэн холбоотой мөн дэрсэн малгайтынхны хамгийн том өрсөлдөгч байх болно гэжээ. Харьцуулж үзвэл Marineford-ийн дайныг эцсийн тулаантай харьцуулахад тун өхөөрдөм харагдуулах болно гэсэн байна. Jump Festa гэдэг нь Японд 1999 оноос хойш жил бүр Токио хотод болдог нэгэн арга хэмжээ бөгөөд анime мангатай холбоотой бүх зүйл фигюр, нээлт хамгийн гол нь One Piece anime нь дараагийн жилд юу болох талаар зохиолчийн зүгээс мэдэгдэл хийдэг юм байна. Тэгэхээр 18 оны мэдэгдлийн дагуу тэр нуугдж байгаа домгийг тодорхойлбол цагаан сахалттай холбоотой хаа нэгтээ нуугдж байгаа домог болсон нэгэн 2018 онд гарч ирнэ. Дэрсэн малгайтынхны том өрсөлдөгч Marineford-ийн дайныг хөөрхөн харагдуулж чадгаар нэгэн. Өнгөцгөндөө харвал энэ хүн бол Rocksteady Zipek. Rox-ыг анх 18 онд цацагдсан 907 дугаар бүлэг дээр Garp ярен дундаа дурдаад өнгөрдөг. Хэрвээ буцаад ирвэл төсөөллөөс илүү аюул тарина гэдэг. Garp бол хоёр нүднийхээ өмнө Marineford-д Ace-ийг алдсан юм. Ийм зүйл харсан хүн төсөөлж чадхааргүй гамшиг гэхийг бодвол аюултай л юм болох байх. Rox нь Roger-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан бөгөөд Luffy бол Roger-ийн дигийн хүсэл гэж нэрлэгддэг зүйлийг өвлөн авсан гэлцдэг. Зарим нэг цоо ярианы дагуу хар сахалттай хүртэл холбож тайлбарладаг. Гол нь өдийд Garp танаас чацуу ээжиж Luffy-тэй үзэж нам балтахгүй байх. Бэлэг тэмдэг маягаар хамгийн том өрсөлдөгч нь гэсэн байж болох юм. Гэхдээ 2018 онд эцсийн өрсөлдөгч байж болох өөр нэг хүн бас байсан байна. Тэр нь засгийн газрын хамгийн дээр оршдог ийм үг юм байна. Яг Rox-ийн талаар ярьж байх үед буюу 906 дугаар бүлэг дээр анх ийм үг танилцуулж байжээ. Энэ үрээд бичлэг маань өндөрлж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баяртай.